За одоо нөгөө бидэнд өмнө нэг муу түүх байгаа шүү дээ. Нөгөө 10 аймгийн Дулааны станц гэдэг Солонгосын Экзим банкны зээлээр хийж байгаа ажил. Тэгээ энэ дээр одоо мөн л одоо нөгөө гадна талд гүйцэтгэгч шалгаруулсан учраас нэг бүтлгүй гүйцэтгэгч орж ирээд ажил ингээд дампуурсан. За тэрэн шиг ингээд одоо Дэлхийн банк маань 2 үе шаттай тендер зарлагдана. Одоо тендер шалгаруулалтын процесс нь 10 сар үргэлжилнэ гэж байна. За тэгээд одоо яг дотоодын аж ахуй нэгж оролцох боломжтой юу? Тэр одоо боломж нь нээлттэй байгаа юу? Тэгээ ер нь одоо энэ яг тендер шалгаруулалт худалдаа авалтан дээр энэ мэрэгжлийн яам танах ер нь одоо бас ямар оролцоотой байдгийм бэ? Тэр одоо санал бодлоо хэлэх тендерийн комиссионд орогчд юм уу? Ийм одоо тэр худалдаа авалтан дээр оролцох тийм одоо нөлөөлөл юу байгаа юу? Яг танаа яамнаас. Эрчим хүчний яам хариулъя. 2 дугаар микрофон. Эргүүлзээ гишүүний асуултанд хариулъя. За, худалдаа авалт бол Дэлхийн банкны худалдаа авалтын дүрм журмаар явна. За, өмнөх одоо 10 аймгийн төслөө Солонгосын зээлээс онцлог нэг байдал нь болохоор Солонгосын зээл бол зөвхөн Солонгосын гүйцэтгэгч компани байна гэсэн угаасаа зээлийн нөхцөлтэй. Дэлхийн банкны энэ бол олон улсын нээлттэй тендер байна. Энд дотоодын болон гадны ямар ч компани оролцож болно. Ямар нэг улс юм одоо юу гэдгийг технологи гарал үүслэн дээр шаардах юм байхгүй. Тэгэхээр энэ бол Монголын компаниуд олон улсын компаниудтай хамтарсан консорциум мэтэр болоод оролцсон. Санхүүжилтийн шаардлагыг хангаж ивэл бас дотоодын компаниуд ч гэсэн бие даагаад эсвэл хоорондоо нийлээд ингээд оролцох бол бүрэн боломжтой байгаа. Дэлхийн банкны худалдаа авалтын дүрмээр энэ сонгон шалгаруулалт явна.